их сурвалжийг Movie Flames-уугаас авав. Энэхүү бичлэгээр Harry Potter дахь шидэтний ертөнцид 70-аад оны үед Hogwarts сургуулийг байлдан дагуулж исэн дөрвөн сурагчид болох James Potter, Sirius Black, Peter Pettigrew болон Remus Lupin-ийн талаар өгүүлэх болно. Кинон дээр тэдний талаар дэлгэрэнгүй гараагүй ч энэхүү бичлэгээрээ тус дөрвөн баатрын Hogwarts ирсэн мөчөөс хойш тус тусын өхөл хүртэлх бүхэл амьдралыг хүрнэн өгүүлэхээр зарлаа. I'll never forget the first time I walked through those doors. Тэгэхээр Lupin-ээс эхэлцгээе. Тэрээр багада Voldemort-ийн өхөл идэвчдийн нэг байсан Greyback гэгч хүн чанд хазуулж өөрөө хүн чанд болдог бөгөөд эцэг эхийн түүн шиг нэг Hogwarts хизээч хүлээж авахгүй гэж боддог байлаа. Харин тэр үед Dumbledore сургуулийн эрхлэгчээр томилогдож Lupin-д хүлцэнгүй хандан тодорхой арга хэмжээ аваад байвал түүнийг сургуульд явуулахгүй гэх шалтгаан алга хэмээжээ. Lupin 11 нас хүрч Hogwarts-аас урилга авдаг бөгөөд тэрээр замдаа Hogwarts руу явах галт тэргэнд түүний үеийн хүүхэд болох James Potter Sirius Black-тэй танилцжээ. Тэр хоёр Lily Evans болон Severus Snape-тэй нэг тасалгаанд явж байв. James Snape-ийг Slytherin-д ормоор байгааг нь сонсоод "Хин Slytherin-д орохыг хүсдэг байна уу? Би л зайлаад өгчихсөн байгаа. Тийм биш гэж юу?" гэж Sirius-с асууж. Sirius хариуд нь "Би дудмаараа Slytherin байсан шүү дээ." гэхэд James "Бурхан минь, би чамайг дайжгүй гэж бодсон юмсан." хэмээхэд Sirius мэлэтл нэмсэглээд "Тэгвэл би уламжлалыг нь эвдчихдэг юм билүү? Чамд сонгох боломж ирсэн бол хаашаа орох вэ?" гэж асуув. "Gryffindor зүрх зоригтнуудын цугладаг тэнхэм" гэж Джеймс хариулав. Снейпийн үед хамраараа төрхрөх чимээ гаргадаг. "Асуудал байна уу?" гэж Джеймс асуухад Снейп "Алга. Чи оюунлаг байхаас илүү булчинлаг байхыг хүсдэг бололтой" гэж хэлдэг. Sirius тэр үед өнөөх хоёрын харилцаараа оролцож "Тэгвэл чи хаашаа ормоор байгаа юм? Аль нь төвшин байж?" Гэхдээ Джеймс архин инээлж эхэлдэг. Тэр үед Лили уурлаж Снейпийг дагуулan таслахааг орхино. Энэ хооронд Lupin Peter Pettigrew гэх болох хүүхдэд танилцж түүнийг өрөвддөг. Дөрвөн хүү дөрүүлээ Gryffindor-т хуваарлагдаж James хүссэндээ үрж Sirius удмынхаа үе дамжсан уламжлалыг нь зөрчжээ. Тэнхэм хуваарлагдсны дараа James Sirius хоёр Lupin-ийг сонирхож эхэлдэг ба Lupin Peter-ийг өрөвдсөндөө найзалж байсан тул тэд Peter-тэй ч бас нөхөрлөж тэр мөчөөс хойш тэр дөрөв салшгүй найзад болсон гэдэг. Dumbledore хүн чан болсон Lupin болон бус сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд арга хэмжээ авсан нь Hogwarts-с холгүй орших Hogsmeade хэмээх тосгоны захад байрладаг нэг ноорхоо оромж болон ойрцсон нэгнээ хайр наргүй зөхиж авч хиддэг Whomping Willow гэх модыг суулгаж тэр хоёрыг холбосон хонгил хийсэн байлаа. Ингэснээр тэргэл сартай шөнө бүр Lupin Whomping Willow-ийн хонглоор дамжин ноорхоо оромжин дээр ирж хүн чан болон хувирдаг байв. Өнөөх оромж нь удалгүй Shrieking Shack буюу чарладаг байшин гэх нэртэй болсон нь тосгоныхон оромжноос чарлаж хашгирах чимээ сонсогдож сүнс шүглсэн гэж бодсных байв. Гэвч үнэндээ өнөөх хашгирах чимээ нь Lupin-ийн хувирах бүртээ гаргадаг авиа Уильям байлаа. Dumbledore оромжинд сүнс шүглсэн гих санааг дэмждэг бөгөөд энэ нь оромжноос хүмүүсийг хол бөгөөд аюулгүй байлгах шийдэл байлаа. Lupin-ийн хэлснээр хувирах үйл явц үнэхээр хэцүү. Хүн чинь болоход аимшигтай өвддөг гэжээ. Lupin-ийн ойр авд хаз хүн байхгүй учраас тэрээр өөрийгөө азж, майжж, тарчлаадаг байв. Өмнө нь дурдсанчлан дөрвөн хүү салшгүй найзууд байсан мөлий. Remus ухаалаг, сэргэлэн байсан бөгөөд найзуудаа хяналтанд байлгахыг хичээдэг байсан ч ихэвчлэн бүтлгүүддэг байлаа. Sirius харин үнэхээр царайлаг байсан ба охид түүн рүү мөрөөдөнгөө харцаар шүтдэг байсан ч тэр юу ч анзаардаггүй байв. James Quidditch-ийн залуу од байсан бөгөөд тэрээр өөртөө ихтэй онгироо нэг бодлын бардам нэгэн байлаа. Тэр үргэлж үсээр үейлэгдэх зуршилтай байсан үсээ хитрхийн нэмбэ харагдуулахгүй. Дөнгөж шүүр унаад бууж ирсэн мэт харагдуулахын тулд байв. Тэрээр ихэвчлэн Golden Snitch авч явдаг байсан ба түүнийг хэдэн метр өндөрт хөргөж байгаад барьж авч гайхуулдаг байжээ. Харин Peter нөгөө гурваа хаа явсан газарт нь дагаж явдаг их болиххүү байлаа. Профессор McGonagall түүнийг дүрслэхдээ бусдыгаа баатар мэт шүтдэг өөрийн ухаангүй муухаг хүү гэж байжээ. Peter юунд ч сайн байгаагүй бөгөөд ихэвчлэн өөрөөсөө хүчрхэг нэгнийг хайж тэднэр хамгаалуулахын тулд нүмерт нь хорогддог байсныг дараа нь амьдралаас нь мэдэж болно. My wand worked out. Lupin сар бүр алга болдгийг James, Sirius, Peter сайн найзууд бол бүгд анзаарлагүй л яах вэ? Lupin тэднийг аргалахын тулд янз бүрийн дүлгэр зохиож ярьдаг байлаа. Ээж нь нүдүүд эргэх ёстой гэх мэтчлэн. Lupin тэдэнд үннийг мэддэгчхүүл түүнийг орхиод явна гэж айж байлаа. Учир нь тэрээр амьдралдаа анх удаа найзуудтай болсон бөгөөд хүн чинь олж хөрдгийг лист тооцвол тэр үнэхээр аз жаргалтай байжээ. Хоёр дахь жилдээ James, Sirius, Peter нар яагаад Lupin-ийг алга болоод байгааг эцэст нь мэдэж авдаг ба хүн чинь гэдгийг ч ойлгожээ. Найзууд нь түүнийг хайж яваагүйд Lupin үнэхээр гайхширдаг. Гэтэл гурван найз нь хайж явах байтугай Lupin-ий хүн чанын төрхөнд орох үеийг нь амьдралыг нь хамгийн гайхалтай мөчүүд болгож хувиргадаг. Тэр гурав хүссэн үедээ амтан болж хувирах чадвартай анимажаа болцоожээ. Хувирч чаддаг болохын тулд 3 жил зарцуулсан бөгөөд 5 дахь жилдээ тэд амжилттай хувирдаг болжээ.
Бүгд өөрөөр амьтанд хувирч чаддаг болсон ба Лупиний хүн чанд болон хувирах үед нь хүний дүрээр биш, амьтны дүрээр таниулдаг байлаа. Учир нь Лупин хүн чанд хүмүүст аюул завлан тавьчирна гэдэг байжээ. Джеймс бугуулж, Сириус хар нохой, Питер хархуулан хувирдаг байлаа. Тэгээд гуруула шөнө Джеймсийн үр үзэгдүүлэгч нөмөргөнд орнуудаж, Хогвартсаас гарсан хойноо амьтад болон хувирдаг байв. Питер хамгийн жижиг нь болохоор Whomping Willow-ийн мөчөрт оногдлгүй дотгош орж, модыг хөдөлгөөнгүй болгодог Зэнгланд нь хүрдэг байжээ. Ингэснээр хөвгүүд тонглоор дамжин Лупин дээр очдог байв. Тэд нэг нэгэндээ хоч өгсөн нь Sirius-ыг Padfoot, Peter-ыг Wormtail, James-ыг Prongs, Lupin-ыг Moony хэмээн хочилжээ. Тэгээд тэд өөрсдийн энэ бүлгээ The Marauders буюу тоноолчид гэж нэрлэжээ. Lupin тэдний ачаар арай аюулгүй болсон бөгөөд найзуудтайгаа хамт байх үед хэдий биеийн адуус амтны шиг ч гэлээ оюун ухаан нь тийм биш байдаг гэжээ. Цаг хугацаа өнгөрч тэд амтны дүрээр оромжийг орхин сургуулийн эргэн тойрноор Hogsmeade-ээр тэнцвэрлдэг болсон байв. James Sirius хоёр хангалттай том амьтад байсан тул хүн чанд болсон Lupin-ыг хяналтандаа ойлгож чаддаг байлаа. Тэд олон ч удаа оромжийг орхин тэнцвэрлдэг байсан бөгөөд олон ч удаа Lupin хяналтаас гарахын даван тулдаг байжээ. Дараа нь тэд эргээд хүн болсныхаа дараа Lupin-ыг нийлж шаалдаг байв. Биднээс өөр Hogwarts болон Hogsmeade-ийг ингэж сайн мэдэх хүн өөр хаач байхгүй хаа гэж Lupin хэлсэн байдаг. Тэд энэ мэдлэгийнхаа ачаар The Marauders Map буюу тоноолчдын газрын зургийг бүтээжээ. Энэхүү газрын зураг дээр Hogwarts болон Hogsmeade-ийг бүхэлд нь харуулдаг ба хором тутамд хин хаана байгааг хэлж өгдөг байв. Тэрч бүхэл Hogwarts-аас Hogsmeade рүү дамжин орох бүхэл нууц ангил замыг зурсан байдаг байна. Газрын зургийг ил болгохын тулд I solemnly swear that I am up to no good. гэж хэлдэг бөгөөд эргүүлээд нохойн тулд Mischief managed. гэж хэлдэг байв. Hogwarts байх хугацаанд The Marauders болон Snape-ийн хагаралтай маш ил тод байдаг байв. Snape Slytherin орсон тул тэдний тэнхмүүд цаанаасаа өссөн дайсанд мэт байдаг байсан ч тэд энэ хагаралдааныг улам дэврэгдэг байлаа. Нэг өдөр Sirius Snape-д Whomping Willow-оор дамжиж оромжинд орох аргыг зааж өгдөг ба James энийг нь мэдээд өөрийн амийг эрсдэлд оруулан байж Snape-ийг Lupin далуулах аюулаас авардаг байна. Snape тэр үед аль хэдийн хөнгөлийн үзүүрт хүрч Lupin-ийг харсан байлаа. Dumbledore Snape-ийг энэ талаар хүмүүс ярихыг хоригложээ. Удалгүй James гал тэргэн таарсан улаан ус тгийл хүн болох Lily Evans-ыг сонирхож эхэлдэг. Тэрээр Lily-г харах бүртээ өсөө өрвөлгөж түүний анхаарлыг татах гэсэндээ Golden Snitch-ийг гаргаж ирэн хүмүүсийг дээрлэхдэг байсан ч аль нь ч үйлчлдэггүй байлаа. 5 дахь жилдээ Lupin тэнхмийн Prefect буюу зохицуулагчаар томилогддог бөгөөд тоо томшгүй олон удаа найзуудынхаа хийсэн хэргийг хавд арддаг байжээ. Мөн тэрээр хизээч гар бие оролцож байгаагүй ч ирээдүйд Sirius James хоёрыг Snape болон бус хүүхдүүдийг дээрлэхэд нь зогсоогүйдээ харамсдаг байснаа хэлдэг. Нэг удаа OW-д шалгалтаа өгсөний дараа тэд Peter-ийг шаалдаг. Учир нь тэр хүн чонын 5 шин чанарыг бич гэсэн асуултанд хариулж чадаагүй байжээ. Чи яг хэр хүлдүү юм бэ Wormtail? Сард нэг удаа хүн чонтой хамт тэнүүчилдэг байж гэж James бухимддаг. Тэдний суужс нуурын ирэг дээр Lily бас байгааг хараад James өсөө өрвөлгөж Snitch-ээ гаргаж ирдэг. Харилцан яриа өрнөж байх зуур Snape тэдний ээжээр өнгөрөхөд James Sirius хоёр ч зүгээр суусангүй. Түүнийг дээрлэхэж эхлэхэд Lily орж ир зогсоох гэхтэн James түүнийг өөртөө нь базаанд явбал дээрлэхгүй гэж амлдаг. Lily Snape хоёр мөчөөгөө өгсөнгүй. Байдал хорццсаар Snape Lily-г бузар мадлоод хэмээн дуудчихав. James Snape руу "Lily-гээс уучлалгүй" гэж зандрахад Lily James хандан "Чи ч бас түүнээс дутахгүй. Чи намайг залхаадаг" гэж хэлээд явж оджээ. "Тэр яагаа вэ?" гэж James сухад Sirius. "Байдлыг ажиглахад тэр чамайг их зантай гэж боддог бол тадаа анддаг" гэчв. Үүнд нь улам мурсан James Snape-ийг өргөсүүлэн дээрлэхлээ. Тэр жилийн зун Sirius гэрээсээ зогтжээ. Учир нь тэрээр гэрийнхнээ гэр бүлийнхээ цэвэр цусны солиог нь үзэн яддаг байлаа. Sirius-ийн гэр бүл Black удмыг хааны удам гэд итгэчихсэн байв. Sirius James-ийн гэрлөө зогтдог. Sirius дараа нь харид "Эмээ өвөө хоёр ч надад их сайн байсан. Намайг бараг л 2 дахь хүүшгээ өргөж авсан" гэж хэлжээжээ. Sirius амралтаа James-ийн өнгөрүүлэх болсноор тэр хоёр жинхэнэ ах дүүс шиг болжээ. Sirius 17 нас хүрч шидний ертөнцөөр бол нас бий төрснөөр авга ахыхаа үлдээсэн мөнгөөр өөртөө байр худалдаж авав. 7 дахь жилдээ ороход тэд бүгд маш их өсөж томорч ухаан суусан байдаг. Lily үүнийг нь анзаарч James-ийг сонирхож эхэлдэг ба 7 дахь жилдээ тэд үерхэж эхэлжээ. Тэд хөгжилтийн тулд хүмүүсийг дээрлэхээ болсон ч Snape-ийг үе нууцаар үздэг байсан бөгөөд Snape ч мөчөөгөө өгдөггүй байлаа. Тэдний дундаас James хамгийн их ухаан суусан байлаа. Түгээрч зогсохгүй тэр хизээч тэнхмийн зохицуулагч хийж байгаагүй мөртлөө 7 дахь жилдээ тэнхмийн даргаар томилогдсон юм. Дөрвөн хүү дөрүүлээ Hogwarts-ыг амжилттай төгсөж чадсан ба Sirius, James, Lupin нар онц дүнтэй. Peter улаан зурааснаас дөнгөж дээгүүр бичигдэн төгсжээ. Тэр дөрөв Lily-гийн хамт Voldemort болон түүний үхэл идэвчдийн эсрэг тэмцэх зорилготой Dumbledore-ийн байгуулсан Order of the Phoenix буюу галт шуун зэрлэг бүлгэнд дэлсэн. Lily James хоёр удалгүй хурмаа хийж Sirius James-ийн гол хүнээр зогсож байжээ. Lily James хоёр удалгүй хүүхэдтэй болж Harry James Potter гэж нэрлээд Sirius-ийг түүний загалмайлсан эцэг болгожээ. Дөрөв найз бүлгэн хамт байсан тул дотн хിവэр байсан боловч удалгүй Peter Voldemort-д мэдээлэл задруулж эхэлдэг.
Учир нь түүнд Волдемортын эсрэг тэмцэх онцгой шалтгаан байхгүй байлаа. Питер дахиад л хүчрэх хүмүүсийн ард нуугдаж байгааг эндээс харж болох бөгөөд Волдеморт түүнийг хамгаалж чадах хамгийн хүчрэх нэг гэж бодсон хэрэг байлаа. Удалгүй тэд ойр дотны хүн нь Волдемортод мэдээлэл задруулж байгааг анзаарч мэддэг. Тэр үеэр Джеймс Лили нарын хүү Харри болон Волдемортын талаарх зөвнөл хэлэгддэг ба Дамблдор аюулгүй байдлын үүднээс тэр хоёрт нууц хадгалагч нэг хүнийг сонгохыг санал болгодог. Ингэснээр тэрхүү нууц хадгалагчаас өөр хэн ч тэдний нуугдаж байгаа зэрэг мэдэхгүй. Волдемортод хэлье гэсэн ч хэлж чадахгүй байлаа. Анхандаа тэд Сириусыг нууц хадгалагч болох гэж байсан ч Сириус энэ нь хитрхи илтэй байна гэд татгалцдаг. Харамсалтай нь тэр үед Лупин улсын хойд хязгаарт даалгавар биелүүлж явж байжээ. Тиймээс тэд Волдемортын төсөөлөлт ч бөмбөгүй сул дорой нэгнийг сонгохоор болдог. Питер Петтигрүү. Джеймс Лили хоёр Сириусыг өгөөш болгож харин жинхэнэ байршлаа Питерт хэлж өгчээ. Тэдний нуугдаж буй газрыг Дамблдорч, Лупинч, бүлэгмийн хэн ч мэдэхгүй байлаа. Питерийг нууц хадгалагч болгосны дараахан тэр Волдемортод тэдний нуугдсан газрыг шууд зааж өгчээ. Ийхүү 1981 оны Халлоуины баяраар Волдеморт Джеймс Лилигийн гэрт очиж тэднийг алаад ялахгүй Харриг нь өмчрүүлжээ. Тэр шөнө Сириус Питерийн нуугдаж байх ёстой газар очсон ч тэр орс сурггүй алга болсон байлаа. Сириусын санаан зовж нисдэг мотоциклороо Джеймс Лили хоёр дээр очиход тэр хоёр аль хэдийн өгсөн байлаа. Сириусыг очиход Хагрид ч бас тэнд байлаа. Тэр бээр үнчирсэн Харриг авч нагад зах ихчинд нь хүргэж өгөх Дамблдорын цахисаар явж байжээ. Хагридийн дүрслэлснээр Сириус цөмхийсэн цагаан цочирдсан харагдсан гэсэн байдаг. Хагрид Сириусыг аргатахад Сириус Хагридаас би түүний загалмайлсан эцэгт бол би Харриг авъя гэж гуйдаг. Дамблдор харин ингүүлэхгүй гэсэндээ Хагридыг явуулсан байжээ. Учир нь Дамблдор ч бас юу ч мэдэхгүй байсан тул Сириусыг нууц хадгалагч гэж бодоод түүнийг Джеймс Лили хоёроос урвсан гэж бодсон байлаа. Хагрид Дамблдорын захиасыг санаж Сириусаас татгалзахад Сириус түнд энэ надад дахиж хэрэггүй гэж хэлээд нисдэг мотоциклоо өгч Харриг Хагридтэй хамт нагад зах их чихрүү нь явуулжээ. Уурандаа шатаж сэтгэлд шархалсан Сириус Питерийг мөрөөр нь хөөж игэл хүмүүсийн гудамжинд барьж авчээ. Гэтэл Питер Сириусыг Поттеруудаас урвсан хэмээн хашгичиж шидэд төхөөрөөрөө дэлбэрэлт үүсгэн 12 игэл хүмүүсийг алж өөрийнхөө нэг хураг тастаад Animages буюу харах төрхөндөө ороод зогтжээ. Тэр Сириусыг тасдсан хуруу 12 игэл хүний цогцтонд үлдээж түүнийг 13 хүний амийг хөнөөсөн хэрцгий алуурч шиг харагдуулахаар өргөжээ. Сириус Азкабаны шоронд насаараа хоригдох ял авсан байлаа. Түүний шоронд байх хугацаанд Азкабаны харуулууд болох хүмүүсийн аз жаргалтай дурсамжуудаар хоолдог дементрууд түүнд нөлөөлж чаддаггүй байв. Учир нь тэр өөрийгөө гимгүү гэдэг бодолтой сайн төвлөрч чаддаг байсан бөгөөд энэ нь жаргалтай дурсамж гэхээсээ илүү донтолт маягийн зүйл байсан гэжээ. Түүгээрч зогсохгүй дементрууд амтны оюун ухаанд халдахад хүндрэлтэй байдаг тул эрүүл ухаанаа алдахгүй тулд тэр өөрийн Animages буюу хар нохойн төрхөндөө орж дементруудаас зайлсхийдэг байжээ. Сириусыг Азкабанд хоригдож байхаагаар Лупин энэ тэрүүгээр ажил хайж явсан ч тэрээр хүн чонд байсан тул тийм ч амархан ажил олддоггүй байлаа. Лупин өөрийн чадвараас хэд доогуур түвшний ажил хийж маш бага цалин авдаг байсаар удалгүй ядуурчээ. Лупин эргээд л ямар ч найзгүй хоцорчээ. Түүнийг үнэхээр аз жаргалтай болгодог байсан найзууд нь бүгд байхгүй болсон байв. Тэр хоёрыг нь нас барсан, нэгийг нь тэднээс урвсан гэж бодож байлаа. Харин Питер галт шувуун зэрлэгээс ч үхэл идэвчдээс ч нуугдж амьдарч байсан ба үхэл идэвчдээс хамгийн их айж байлаа. Учир нь түүний задруулсан мэдээллээс болж Волдеморт өгсөн тул үхэл идэвчид түүнийг алахыг хэмээн имэж байв. Тэр харах төрхөндөө байсаар удалгүй Перси Уизлигийн гарт очдог ба Scabbers гэдэг нэртэй болж дараа нь Роны тэжээвэр амтан болжээ. Ингэж шидэтний гэр бүлд тэжээвэр амтан болсон шалтгаан нь тэрээр шидэтний ертөнцтэй холбоотой байж удахгүй эргэж ирэх Волдеморт эзэндээ мэдээлэл цуглуулахын тулд байв. Лили Джеймс хоёрын үхлээс 12 жилийн дараа Лупин эцэстэн нийгэм Хогвартст хар шиднээс хамгаалах урлагийн багшаар ажилд ордог. Энэ нь түүнийг зунжангаа хайж болоод ажлын байр санал болгосон Дамблдорын ач байлаа. Тэр зун Сириус Азкабанаас оргосон нь түүхэнд анх удаа тохиолдсон явдал байв. Тэрээр нохой төрхөндөө орж дементруудаас ядах юмгүй зогтжээ. Түүний оргосон шалтгаан нь шидэтний ертөнцийн Daily Prophet сонин дээрх Уизли гэр бүлийн зурагнаас дутуу хуруутай харах буюу Питерийг олж харсан байлаа. Питер манай баатруудын мэдхээр Scabbers Сириусыг оргосон гэдгийг нь мэдээд биеийг нь муудаж огцомжийг хасаж эхэлдэг. Учир нь тэр Сириусыг өөрийг нь алахаар ирнэ гэж айж байлаа. Бүгд Сириусыг оргосныг дуулаад Харригийн аюулгүй байдалд санаан зовнож байлаа. Бүгд л Сириусыг Волдемортод үнэнчээр цэцэгдэг, хүчрэх харанхуй шидтэн гэж бодож байлаа. Удалгүй Сириус Хогвартс ирэхэд Hermione-гийн муур Crookshanks түүнд Питерийг барихтан тусалж Гриффиндор цамхаг руу нэвтрэх нууц үгийг хэлж өгдөг. Нэг шөнө Лупин тонолчдын газрын зураг дээрээс Питер, Сириус, Харри, Hermione, Ron нар байхыг хараад Shrieking Shack-т очисноор дөрвөн тонолчдын 3 нэргээд учирчээ. Ингээд Лупин, Харри, Hermione, Ron нар бүх үннийг мэдж авдаг.
Lupin series 2 Питерийг алахын даваан дээр Harry тэднийг зогсон. Sirius Harry 2 олон жилийн дараа эцэст нь нэгэн муулзаж маш урдан татанцлаа. Тэрч бүхэл Sirius нэрэн цэвэршиж ялаас малтарсныхаа дараа Harryг өөртөө хамт амьдрахыг санал болгодог. Гэвч харамсалтай нь Lupin хүн чинь болон хуурах үед бүх зүйл буруугаар эргэж Sirius Dementor-уудад баригдаж Peter дахин харахуулаад зогтчихдаг. Harry Hermione 2 цаг хугацааг ухраан Sirius-ыг оргуулж Peter зогтсон тул Sirius нэрээ цэвэр болгож чадалгүй нуугдаж амьдрах болжээ. Dumbledore-т багш нарын нэг нь хүн чон гэсэн гомдол ирснээр Lupin хар шиднээс хамгаалах урлагийн багшийн ажлаасаа гардаг. Peter харин Voldemort-ыг олж түүнийг эргээд бүтэн бихтэй болгоход нь туслана. Тэрээр өөрийнхөө гарыг золиослж Voldemort-ыг бүтэн бихтэй болгодог. Voldemort дараа нь түүнийг мөнгөн гараар шагнадаг бөгөөд тэр нь жинхэнэ гарнаас нь илүү хүчрэх, илүү чадaltaй байлаа. Lupin series 2 шидний 2 дугаар дайны ихэнх үеэр дахин галт шуун зарлигт нэгддэг ба тэр хоёр Harryг аврах даалгавраар явж байх үед Bellatrix Lestrange эмх замбраагүй тулааны үеэр өөрийн үеэс Sirius-ийг хүнөдөг. Lupin Harryг аргаш чангааж Harryтэй л адил сэтгэлэн шархалсан хэдий ч хүчтэй байх хэрэгтэй байлаа. Өөрийн эцэг их загалмайлсан эцгийг хүртэл алдсан хөөрхий хүүгийн дэргэд тэр сул талаа харуулж болохгүй байв. Шидний 2 дугаар дайн үргэлжилсээр Lupin, Peter, Voldemort болон үхэл идэвчдийн эсрэг тулалцсаар л байлаа. Marauders буюу тоноолчдоос зөвхөн тэр хоёр л үлдсэн байв. Lupin бүлгэмийнхээ нэг гишүүн болох Nymphadora Tonks дурлаж, удалгүй Hermione Tonks жирэмсэн болжээ. Harry, Ron, Hermione нэр Horcrux-ыг устгах даалгавраар явж байх үедээ Grimmauld-ийн 12 дугаар байранд Lupinтэй уулздаг. Lupin тэдэнд Tonks хүн чонтой гэрэлснээр нийгмээс гажууд нэгэн болсонд бухимдаж байгаагаа, гидсэнд байгаа хүн ч бас хүн чон байж болцшгүй хэмээн айж байгаагаа хэлжээ. Тэрээр гэрээсээ зогтож Harry, Hermione, Ron даалгавраа биелүүлэхэд нь туслахыг санал болгодог. Энэ үед Harry Lupin-ийг эхнэр хүүхэдтэй хайнуулж чадахгүй хулчгар амтан гэж дуудахад Lupin уурандаа улангасан байрыг орхин ирдэг. Удалгүй Lupin Harry-гийн зөв байсныг ухаарч Tonks дээр иргэн очиж хүүтэй болдог байна. Тэд хүүгээ Teddy гэж нэрлэжээ. Нэг өдөр Harry, Hermione, Ron нар Voldemort-ийн Horcrux-уудыг устгаж явахдаа баригдаж Peter-ийн байрлаж байсан Malfoy-ийн харшид хоригддог. Harry, Ron хоёр Peter-ийг зэвсэггүй болгож чадсан ч Peter Harry-г мөнгөн гараараа багалзуурдаж эхлэхэд Harry Shrieking Shack-т Sirius Lupin хоёр чамааг алах гэж байхад би зогсоож амигч нь аварсан шүү хэмээн сануулна. Чи намайг алах гэж байгаа мó? Чиний амийг аварсан байх тоо. Чи надад өртөө шүү Wormtail. Гэхэд Peter гараа ухсхийн татаж авлаа. Түүний харц айц хүүцээр дүрч өнөөх мөнгөн гараараа өөрийгөө багалзуурдаж эхэлдэг. Harry түүнийг зогсоох гэж оролдсон ч тэр хэтэрхий хүчтэй байлаа. Wormtail-ийн царай нь хөхөрч нүдэн цагаанаараа эргэлдэж сүүлийн удаа татганаад хөдөлгөөнгүй болдог. Тоноолчтаас цар ганцаар үлдсэн Lupin шидтнүүдийн 2 дугаар дайнд галт шуун зэрлэх тулалцсаар Hogwarts-ийн тулааны үеэр 7 гэгч үхэл идэвчид алуулан тоноолчдын төгсгөлийг тавьжээ. Нас орсныхаа дараа тэдний 3 нь Harryг амиа өгөхөөс өмнө амьлуулагч чулуунаас нь гарч ирдэг. Harry Lupin-ийг нас орсонд нь уучлал хүсдэг. Sirius Harryг үхэл өвддөггүй юм а гэж тайлбарлуулдаг. James харин түүнд тэд үүр түүнтэй хамт байна гэж амлдаг. I never wanted any of you to die for me. And Remus, your son. Others will tell him what his mother and father died for. Harry-гийн хувьд эцэг нь байсан James, Lupin, Sirius нар бүгд Harry-г хувь тавилантайгаа нүүр тулахад нь өдөж өгдөг үлээ. Амнасаа ч илүү хайрлаж байсан хүүгээ өдөж өгөх нь Marauders буюу тоноолчдын хувьд хамгийн сүүлчийн дэмжлэг нь байлаа. Бичлэг таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. YouTube хуудсанд маань subscribe дарахаа мартаа. Дараагийн бичлэгээр хэнийг үзмээр вэ? Сэтгэлээ үлдээгээрэй.